За бүгдээ сайн байцгаана уу? За бид бүхний энэ гадаад суугаа Монголын иргэдийн одоо үйл ажиллагааг танилцуулж зохион байгуулж байгаа хэвлэлийн уралд ирсэн сэтгүүлч та бүхэндээ баярлалаа. За мөн одоо бидний энэ үйл ажиллагааг одоо сонирхож байгаа үзэгч та бүхэндээ одоо баярлж байна. Өглөөний мэнд төвшүүлье. За өнөөдөр бол дэлхийд даяар одоо Монгол улсын 200 мянга гаруй иргэд албан ёсны тоо бүртгэлээр бол гадаад амьдран сууж байгаа шүү дээ. Тэр хүмүүс маань одоо Монгол эх орныхоо одоо хувь заяа, Монгол үндэснийхээ эрх ашигаас бол одоо хүндий байдгүй. Байнга одоо ард байгаа одоо эх орондоо сэтгэл санаа зовж, эх орныхоо одоо хөгжил дэвшилж гисэн хөв нэмрээ оруулж явдаг ийм хүмүүсээ. Гадаад байгаа иргэд маань одоо Монгол улстайгаа биднээс ч илүү янз бүрийн саад бэрхшээл, элдв сорилтыг даван туулж байж одоо зөвхөн өөрсдийнхөө амжиргааны төлөө байгаа биш, зөвхөн өөрсдийнхөө сурлагын төлөө байгаа биш. Монгол улсынхаа хөгжил дэвшилт хөв нэмрээ оруулаад, Монгол улсынхаа хойч ирээдүйд хөв нэмрээ оруулаад явж байгаа ийм хүмүүсээ. Тэд маань одоо Монгол улсынхаа нийгмийн чухал асуудлуудаар сэтгэл санаа зовж ирнэ, янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж, янз бүрийн тусламж үзүүлж байдаг л да. За үүний нэгэн жишээ нь бол энэ Монгол улсын үндэсний эрх ашигтай холбоотой хэд хэдэн асуудлаар бол бид нар маань одоо санаа зовж гарын үсэг цуглуулсан байгаамаа. За тэгээд дэлхийн одоо янз бүрийн улс оронд байгаа 2400 одоо Монгол улсын иргэд Монголынхаа төлөө гарын үсэг цуглуулад төр засагтаа одоо шаардлага тавьсан байгаа. Тэр шаардлагыг бол одоо өнөөдөр бид энэ хэвлэлийн хурлаараа төлөвлөлнө. Мөн гадаад байгаа Монголынхаа иргэдийн одоо хүндхий хүссэн асуудлуудаар байсан бид бас зохих танилцуулга хийнэ. За ер нь бол одоо энэ гадаад байгаа Монголын иргэд маань энэ газрын тухай, газрын тосны тухай, ашигт малтмалын тухай хуулиуд болон шинжилэн найруулсан төслүүд үндсэн хуулийн заалтуудыг одоо зөрчиж байгаа гэж үзэж байгаа. За одоо энэ 6 сарын 7-нд улсын хурлаар батлагдсан газрын тухай хуулийн тусгай хэрэгцээний газрын ангиллын 16-гийн 1-10 одоо шин нэгсэн байна. Цөмийн төхөөрөмж барих, ашиглах зориулалтаар олгосон газар гэж тусгасан байгаа. Энэ бол одоо үндсэн хуулийн 16-гийн 2 заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бол зөрчсөн байна гэж байгаа. За мөн газрын тухай хуулийн төслийн 2-3 дугаар заалт нь үндсэн хуулийн Монгол улс бол тусгаар тогтносон бүрэн эрхт бүгд найрамдах улс мөн гэснийг одоо зөрчсөн байгаа. Монгол улсад газар гагцхгүй ард түмний мэдл төрийн хамгаалалт байна гэснийг мөн зөрчсөн байгаамаа. За энэ газрын тухай хуулийн төслийн энэ гадаадын хөрөнгө оруулалтаа аж ахуй нэгжид 15-аас 60 жилийн хугацаатаагаар газар эзэмших 40 хүртэл жилээр сонгох эрх олгохоор заасан нь бол газар өмчлөх эрхийг хамтан нээж өгч байгаа бөгөөд үндсэн хуулийн одоо 6-гийн 11-ийн 1 газрын тухай хуулийн төслийн 15-ын 2 тусгасан заалтуудыг бол мөн зөрчсөн байгаамаа. За энэ газрын тухай хуулийн төслийн 12, 17, 23, 24, 42 дугаар зүйлд гадаад дотоодын иргэншлээс үл хамааран авсан эрхийн дагуу газар эзэмших хүсэлтээ гаргаж урт хугацаагаар эзэмших боломжтойгоор тусгасан нь бол бас үндсэн хуулийн 6-гийн 1, 6-гийн 3 дугаар заалтуудыг одоо зөрчсөн байна. За үүнд мөн одоо энэ бэлчээрийг эзэмшүүлэхээр тусгасан байгаа. Энэ бэлчээрийг эзэмшүүлнэ гэдэг асуудал бол одоо энэ манай өмнөд туршид одоо өөрөөр хэлбэл одоо өвөр Монголын өөртөө засах орон ахан дүү одоо өвөр монголчуудын маань хувьд бол асар их бэрхшээлийг одоо учруулж байгаа. Нүүдлийн мал аж ахуйг одоо эзэмшигт нь одоо саа тодорхойг учруулж байгаа шүү дээ. Одоо энэ бэлчээрийн мал аж ахуйгаа хөгжлөөд одоо тодорхой хэмжээний газар дээр л одоо маллан гэх юм бол одоо монголчуудын бүхий өөрсдийн газар нутгаар чөлөөтэй нүүдэлж одоо нүүдлийн мал аж ахуйгаа эрхэлдэг, адгуулдаг. За тэгээ газар нутгаа бүхэлд нь эзэмшиж одоо хянж байдаг. Энэ байдлыг алдагдуулах ийм л одоо учиртай заалт юм шүү дээ. За ингээд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилготой гэж одоо мундаг юм хэлж байгаа. За энэ нь бол одоо эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд ард иргэд газраа бусдад худалдаж улмаар санхүүгийн боломжтой хэсэг бүлэг хүмүүсийн гарт газар өмчлөх эрх төлөх эрсдлийг агуулж байгаа. За энэ мэтчлэн одоо асуудлуудад гадаад байгаа Монголын иргэд маань зовж одоо энэ гарын үсэг цуглуулах хөдөлгөөнийг өрнүүлжээ. За ингээд энэ одоо гадаад байгаа монголчуудын энэ гарын үсгээ цуглуулад төр засагтаа тавьж байгаа шаардлагыг одоо Чингисийн Монголын залуучуудын холбооны тэргүүн энх улд маань одоо уншиж танилцуулнаа. За сайн байцгаана уу. За тэгэхээр та бүхэнд энэ гадаад суугаа монголчуудаас төр засагтаа тавих шаардлагыг уншинд сонирдуулъя. За гадаад суугаа монголчуудаас төр засагтаа тавих шаардлага. Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн элбэгт орж, ерөнхий сайд Норвегийн Алтан уяг, улсын их хурлын дарга Зандаа хүүгийн энх улд болон улсын их хурлын нийт гишүүдэд хандах нь гадаадд сурч, ажиллаж буй эх орно гэсэн халуун сэтгэлтэй олон мянган залуучуудын төлөөлөл болсон бидний хэсэг иргэд
Монгол Улсын үндсэн хуулийн 3.1-р заалтаар баталгаажсан төрийн үйл хэрэгт шууд оролцох, үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 14-ийн 2-р заалтаар олгогдсон үндэсний аюулгүй байдалд тохирол учруулж болзошгүй асуудлаар төрийн зохих байгууллага албан тушаалтанд санал гомдлоо тавьж шийдвэрлүүлэх эрхээ эдэлж дараах шаардлагыг та бүхэнд хүргүүлж байна. Сүүлийн үед Монголын эдийн засаг, нийгэм, улс төрд гадныхны ноёрхлыг тогтоохын төлөө хит улаан ирсэн үйлдэлүүд хэрээс хитэрч буйд Монгол Улсын жинхэнэ эзэд иргэд бид нэн түгших боллоо. Тухайлбал Монгол Улсын газар нутаг, эрдэс баядгийг харийнханд найр тайван олгох зорилготой хэсэг бүлэг хүмүүс холбогдох хуулиудыг яарвчлан шинчилж, нэмэлт өөрчлөлт оруулахаар санаархаж буйна. Монгол Улсын тусгаар тогтнол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монгол ард түмний удмын сангийн аюулгүй байдал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хөрөнгө өмчлөх, эзэмших эрх, газар нутаг ард түмний мэдэлд байх, бэлчээр өмчлүүлэхийг хориглох тухай үндэсний аюулгүй байдлын тухай болон үндсэн хуулийн заалтуудыг ноцттой зөрчин, үндэсний язгуур эрх ашигт тэрсэлж байгаа тул нэр бүхий хуулиудыг эргүүлэн татаж, одоо хилцэж буй хуулийн төслүүд болон хэрэгжиж эхэлсэн төсөл санаачлагуудыг нэн даруй талсан зогсоохыг бид шаардж байна. Үүнд 1. Газрын тухай хууль, ашигт малгалтын тухай хууль, газрын тосны тухай зэрэг онц чухал хуулиудыг шинчлэх төслүүдийг зогсоох. Цаашид эдгээр хуулиудыг шинчлэн загсварлах төслүүдийг иргэний нийгэм, ард иргэдийн хяналтын дор олон нийтийн нээлттэй санал асуулга явуулж батлуулж байх. 2. Асар их хор хөнөөлтөд цасар гэвт ашигт малтмал, үүнд уран болон газрын ховор металл олборлох, атомын сахилгаан станц барих, гадныхны ашигласан цөмийн түлшийг эргүүлж авах, Монголд цөмийн хаягдал бучлах далд зорилготой цөмийн энергийн хуулийг хүчингү болгож, ард иргэд иргэний нийгмийн тэгш оролцоотойгоор шинчлэх. 3. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал замд хийлсэн нарийн царигтай төмөр зам барих, Хятадын төрийн өмчийн банкыг Bank of China Монголд оруулж ирэх санаачлагыг талсан зогсоох. 2010 онд батлагдсан төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баримталж ажиллах. 4. Дээр дурдсан хуулиуд болон хуулийн төслүүдийг санаачлагч байгуулга, эрх мэдэлтнүүдийг нийтэд ил тод зарлаж, тэдэнд хариуцлага тооцох. Тухайлбал Монгол Улсын үндсэн хууль, үндэсний аюулгүй байдлын тухай хуулиудыг зөрчин, Монголын газар нутгийг гадаадын аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, өмчлүүлэх зорилготой газрын тухай хуулийн төслийг боловсруулж, ард иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч төөрөгдүүлсэн ажлын хэсгийн ахлагч Баяр сайхан, Г Баяр сайхан, Б Гарамгай Баатар нарыг Монгол Улсын эрх ашигаас урвж, үндэсний аюулгүй байдал замд хийлсэн гэмт хэрэг үйлдэхээр завдсанд тооцож, хатуу шийтгэхийг тус шаардж байна. Энэхүү бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногт багтааж 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дотор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хариу өгөхийг шаардж байна. Шаардлагын дагуу хариу арга хэмжээ аваагүй тохиолдолд бид Монголд болоод олон улсад эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, Монгол Улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд болон улсын хурлын гишүүд нь хуурамч арчлал, хүний эрхийн халавчин дор эх орон ард иргэдийнхээ эрх ашигыг уландаа гიშгэж, эх орноос уран тэрсэлсэнийг олон улсад зарлаж, эрх ашигаа хамгаалan олон улсын шүүхэд хандна гэдгээ мэдэгдэж байна. Гадаадд суугаа монголчуудыг төлөөлж, Америкаас 1194 иргэн, Англиас 355 иргэн, Дайнаас 5 иргэн, Ирландаас 156 иргэн, Францаас 40 иргэн, Швейцараас 219 иргэн, Японоос 161 иргэн, Өмнөд Солонгосоос 270 иргэн, нийт 2400 иргэн энэхүү шаардлагыг дэмжиж гарын хэсгээ зурсан болно. 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр гэсэн байна. За та бүхэнд одоо энэ гадаадын суугаа Монгол улсын иргэн аханд үсийнхээ одоо шаардлага танилцууллаа. За ингээд энэ хүмүүсийн маань одоо шаардлага одоо үрдэнгүй энд уншаад өнгөрөхгүй маа. Төр засгийн одоо өндөрлгүүдэд одоо хөрөх газарт нь одоо хөрөх тодорхой одоо арга хэмжээг одоо бид нэр авна. За тэгээд энэ гадаадын иргэдийн дуу хоолойг бол одоо итгэмжлэн улсын хурлын гишүүн Ганбаатарт одоо энэ бүх одоо шаардлага гарын үсэх энийг гардуулан өгч төрийн одоо өндөрлгүүдэд одоо хөргөх дуулгах энэ ажлыг бол одоо бид нэр итгэмжилж байна. За ингээд улсын хурлын гишүүн Ганбаатарын одоо туслах Зоригт Баатарт одоо энэ гарын үсэх шаардлагыг хүлээлгэн өгье.
За гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань Монголд амьдарч байгаа иргэдээсээ илүү тийм эх орноо гэсэн тийм сэтгэлтэй болдог. Өөрийн ирэхгүй эх орноо хөндлөнгөөс яг эх оронд маань юу болж ийн, яаж ийн, ямар нөхцөл байдал үүсээд байна. Улс төрчид маань ямар буруу шийдвэрүүд гаргаж харийнханд улсаа худалдах гээд байгаа юм бэ гэж ингэж хөндлөнгөөс илүү бодиттой нүдээр илүү хардгийн болоо да гэсэн юм сэтгэлд сая энэ шаардлагыг уншиж байхад бол ажиглалаа. Тэгээ ер нь энэ газрын тухай хууль, энэ бусад улсын хурлаар хэлцэгдэж байгаа энэ чухал энэ хуулиудын төсөлд маш тийм бодиттой шаардлагуудыг тавьсан байна. Яг гоо Ганбаатар гишүүнийг төлөөлөөд би хүлээж авч байгаа. Бусад одоо яг шаардлага хүрэх ёстой холбогдох хүмүүст нь яг Ганбаатар гишүүний баланкаар дамжуулж яг энэ шаардлагыг албан ёсоор хөргүүлнэ гэдгээ уламжилна гэдгээ бол та бүхний өмнө бол мэдэгдэж байна. Ингээд нийт гадаадад сууж байгаа монголчууд болон Монгол улстай оршин байгаа иргэдийг сонсож тэдгээрийн санал бодлыг шийдвэртээ тусгаж ажиллах нь төрийн үндсэн үүрэг гэж ойлгож байгаа. Энэ үүргээ бол төр засгийнхан зарим гол бүр үндэсний эрхшийг хөндсөн чухал асуудлууд дээр умартаад байгааг л энд бол маш тодорхой зүйл заалтаар нь илэрхийлсэн байна гэж ойлгож байна. Энийг яг холбогдох албан тушаалтан шийдвэр гаргах төвчний бүх хүмүүст уламжлахаа бол Ганбаатар гишүүний нэрийн өмнөөс мэдэгдэж байна. За өнөөдрийн хэвлийн оролд ирсэн хүмүүс талархал илэрхийлье. Тэгээд энэ гадаадад суугаа монголчуудын энэ шаардлаган дээр би хоёр зүйлийг зариуд тодтогч ахиж сэтгүүлж тэлгэсэн. Нэгдүгээр бол энд ингэж байгаа шүү дээ. Сүүлийн үед Монголын эдийн засаг, нийгэм, улс төр гадныхны ноёрхлыг тогтоохын төлөө хит улайрсан үйлдэлүүд хэрээс хэтэрч үед Монгол улсын иргэд дүгшиж байна гэж. За тэгээд энэ хамгийн сүүлийн үгээр одоо бүр өшөө анхаарал хандуулахыг гიშиж байна. Ялангуяа одоо энэ улсын их хурлын гишүүд нь хуурамч ардчил, хүний эрхийн галгавчинд ор, эх орон ард иргэдийн эрх ашиг уландаа гიშгэж, эх орноосоо урван тэрсэлсэн нэг олон улсад зарлаж, эрх ашигаа хамгаалan олон улсын шүүхэд хандах болно гэж шаардлагын одоо гол заалт энэ байгаа шүү. Бид энийг яагаад өнөөдрийн хэвлийн хурлаар одоо ингээд тодтогч ярьж байгаа үхээрээс та нөхдүүд ойлгох хэрэгтэй. Энэ их хурлын намрын чуулганд хэлцэх асуудлаар одоо сая 2 өдөр эдийн засгийн нөгөө эзэн 100 хөтлүүрийг одоо тайлан тавьж хэлслээ л дээ. 9 сарын 8-ны өдөр ерөнхий сайд одоо ард иргэдийн хандаж энэ тайлан тавьсан. Энэ дээр маш ностой үг хэлсэн байгаа. Би бол энд бүр эгдүүсэж байгаа. Юу гэж хэлсэн гэхээрээс бол монголчуудыг одоо доромжлож ерөөсөө дангаараа хөгжиж чадчих юм шиг гэж хэлж байгаа. Монгол улсын ерөнхий сайд хүн одоо биднийг аль нэг улсад дагаад юм шиг юм ярьж шít. Одоо саяын 2 төрлийн өндөрлгүүдээр та нар одоо мэдж байгаа бах. Ер нь одоо олон улсын товомчдор ганц толгойн мэдгдсэн. Игэл телевизээр тэр хүний эфирт гарах эрхийг хязгаарласан. Үнэн бодол хэлсэн явдлын талаар интернетэд тавигдсан байж байгаа. Гэхдээ энэ мэтэр одоо шудраг үнний дуу хоолойг хааж боож болох юм уу? Өнөөдөр байгалийн юм ностой байж хаад. Тэгээ энэ гадаад байгаа хүмүүсүүд бол бидний бодлого бол их олон мэдээлэлтэй. Би зориуд энэ сая дэлгдэг нь юу гэхээрээс та нөхдийг харах гэж бодоод. Энэ орны хүмүүсүүд бол өөрсдийнхөө одоо тэр орны хаягийг тавиад нэр устайгаа, дугаартайгаа одоо ингээд одоо хандсан байна. Ийм учраас бол та нөхдүүд энэ одоо шаардлагын ерөөсөө 7 хоногийн дотор хариу авна. Бид нар 7 хоногийн дотор 13-ны дотор. Тэгээ энэ хүмүүсүүд бол тэр гадаадд байгаа чиглэлүүдээр арга хэмжээнүүд авах юм ба. За би энэ дээр өшөөнийг тодтогч хэлэх зүйл үл энэ цөмийн аюулгүй байдал урааны талаар намайг мэдээлэл хийгсэн. Өнөөдөр орон нутагт бол байдал бас тийм сайнгүй байгаа. Ягаад гэвээрээс манай засгийн газар тэр 100 хоногийнхоо хөтөлбөрт бол одоо урааны гацааг арилгана гэж одоо оруулсан. Гэтэл энэ уран бол өнөөдөр олон улсын хэмжээнд энэ аюултай гэдгийг бол одоо нотлоод сая одоо Тайван улсад олон улсын одоо цөмийн аюулгүй Аз гэсэн хурал болсон. Энд одоо манай төлөөлөгч нар оролцоод хэвлэлийн хурал хийсэн. Энийг одоо хэвлүүд мэдээлэхгүй байна. Өнөөдөр урааны хор холбогдлын талаар одоо дэлхийн даяараа сэрэмжлэж энэ хорвоодлыг тайлбарлаж яхад
Монголд энийг болох юм шиг орон нутагт одоо хор аюул одоо байхгүй байгаа юм шиг ингэж тайван байж байгаа явдалд бол бид одоо үнэхээр одоо эгдүүсэж эсэргүүцэл илэрхийлж энэ хэвлийн хуралд зориуд мэдээлж байгаамаа. Өнөөдөр одоо Areva Group түүний охин компани Кожогов Улаанбаатар суманд одоо малчин айлуудаас нэг хүнийг одоо цалинтай ажилуулахаар ажилд авч байна. 800 мянган төгрөгөөр тэр эх орон газар шороо эрүүл мэндэ худалдаж болохгүй гэж би бодож байна. Ягаад гэвэл ийм жишээнүүд одоо бидэнд ирсэн мэдээллүүдээр их байгаа. Энэ жил одоо гадаадын олон улсын шинжээч, эксперт 4 хүн ирж ажилласан. Бидэнд энийг одоо ностой сэрэмжлүүлсэн, сануулсан. Та бүхэн одоо хэвлийн хурал энэ төрөөр урд энэ мэдээллийг авсан баг. Тийм учраас энэ асуудал дээр бол манай хэвлийнхэн тодорхой мэдээлэл өгч, маш ач холбогдол өгч одоо ингээд анхаарахыг хүсэж байна. Ингээд гадаадд байгаа монголчуудад бидэнтэй санаа нэг байгаа. Энэ хүмүүстэй бид одоо талархал илэрхийлэх ёстой. Эдний дуу хоолойг бид хүргэж энэ хүмүүсүүдийн тавьсан шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд бол гал үндэстэн холбоо, за мөн одоо Ураангүй Монгол хөдөлгөөн энэ одоо иргэний эх орон хөдөлгөөнүүд бол энд одоо бүгдээрээ санаа нэгдэж байгаа гэдгийг та нөхдөд одоо зориуд мэдээлж байна. Ярих юм бий юу шүү. Şu 40 minut önce. За энэ гадаадтайгаа иргэдийн санааг зовниулж байгаа нэг чухал асуудал бол энэ нарийн царигтай төмөр зам байгаа шүү дээ. За энэ төмөр замыг бол манайхан зарим хүн бол ингэ тайлбарлаад байгаа. Одоо энэ төмөр зам л байх юм бол энэ чинь хөгжил дэвшилт бол хэрэгтэй юм аа. Үүнийг яагаад эсэргүүцээд байгаа юм бэ гэж. Тэгэхээр бол төмөр зам гэдэг юмыг бол одоо бид хүн одоо эх оронч монголчууд гадаад байгаа монголчууд ч гэсэн одоо эсэргүүцээд байгаа юм биш ээ. Хамгийн гол нь одоо ямар төмөр зам, хаанхын ямар төмөр замаа яаж барих гэдэг юм гэдэг дээр асуудал байгаа шүү дээ. Энэ одоо баригдах байгаа төмөр зам гэдэг нь Монгол улсын үндэсний стандартын одоо зөрчсөн ийм төмөр зам байгаа. Улс орон гэдэгт бол одоо нэг л төмөр замын стандарт байдаг. Түүнээс ш одоо олон янзын стандартын төмөр зам барьчаад улс дотроо янз бүрийн одоо цариг сольдог ийм улс орон гэж дэлхийд даяар одоо хаанч байдгүй. Түүнээс гадна энэ төмөр зам бол одоо ерөөсө манай улсын баялагийг одоо хямд үнээр цөлмөж одоо гадагшин зөөхөд зориулагдсан юм байгаа. Түүнээс ш Монгол улсын одоо ард иргэдийн одоо харилцаа үйлдвэрлэл одоо ийм эмийг хөгжүүлэх гэж тэр тээврийг одоо хийх гэж одоо баригдаж байгаа тийм төмөр зам ерөөсөө биш юм аа. За ингээд зөвхөн хятад улсын гэж хэлж болохоор энэ төмөр замыг бариулах гэж одоо манай төр засгийнхан улаарч байгаа нь гайхалтай байгаа. Ер нь бол одоо Монгол улсын төрийн албан хаагч тийм үү одоо хятад улсын төрийн албан хаагч тийм үү гэдэг нь эргэлзээтэй байдал үүсэж байгаа шүү дээ. Тэгээд бол энэ Монголын төр, Монголын ард түмэн энэ нарийн царигтай төмөр замыг барина гэдэг асуудлыг шийдээгүй зөвшөөрөөгүй байхад бол бүгд найрамд хятад улсын одоо төмөр замын бүтээн байгуулалтын групп гэдэг газар хавар бол одоо манай Монгол улсад ороод ирсэн. За тэгээ орж ирчээд нэг зам барих, засах одоо нэг ийм жижиг юм хийгээд байгаа авто зам дээр. За тэгээд энийг зөвшөөрөөгүй байхад яагаад энэ байгууллага ороод ирд юм бэ? Тэгээд энэ асуудал нь аль хэдийн Бээжинд шийдэгдчихэд тэгээд манай одоо улс төрийн шийдлийг хүлээгээд байгаа байсан. За тэгээд энэ зам бол одоо нэлээд хэмжээний эсэргүүцэл ард түмний дунд өрнөсөн учраас төв зөр одоо завсарласан хүлээлтийн байдалтай энэ хятад улсын төмөр замын бүтээн байгуулалтын групп бол одоо нууцаар орж ирчээд байсаар байгаа. Тэгээд энэ хавар бол одоо тийм тэмцэл өрнөд азансан бол 101 ийм асуудал гарч ирсэн. Бүгд найрамд хятад улсын одоо ерөнхийлөг Ши Жинпин гэдэг хүн бол одоо айлчлахтаа энэ нарийн царгийн төмөр замын одоо бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. За тэгээд тэр групп дээр очиж одоо нээлттэй ажиллагаа хийн. Тэгээд тэр ажилчид нь бол одоо энэ Ши Жинпин гэрсэн ёслолд бол битгч байна гэсэн тэр хавийн хүмүүс бол одоо мэдээлэл өгч байсан, дотор нь ажиллаж байсан хүн мэдээлэл өгч байсан. За ингээд Монголын одоо үндэсний эрх ашиг тархштай ийм одоо том асуудлыг одоо Бээжинд шийдчихэл одоо манайхаас зох шийдвэрийг гаргаагаад хүлээгээд байж байгаа болсон байна шүү дээ. За энэ намар бол одоо байнгын хороогоор нарийн царгийн асуудал бол одоо дэмжигдчихсэн байж байгаа. За одоо зөвхөн одоо улсын хурлаар одоо гишүүд коноп дарах одоо ийм асуудал үлдчихэд ийм л одоо аюултай юм бий болчиход байгаа. За тэгээ монголчуудыг одоо их өршөөж үзэж байгаа байдалтайгаар за 8 төмөр зам оруулж ирэх гэж байснаа одоо 4 болгож болох юм аа гэсэн ийм ярьж байгаа. За энэ хятадын нарийн царигтай төмөр зам нь бол одоо манай Монгол улсын уламжлалт найрамдалд хөршүүлэх одоо Орос холбоотой улстай бол харьцааг одоо муудах байгаа шүү дээ. Одоо энэ манай төмөр зам чинь бол Орос Монголын хамтарсан төмөр зам байгаа.
За тэгээд энэ нарийн царигтай төмөр замыг оруулж ирнэ гэдэг бол хоёр орны найрамдал харьцаанд бол харшилж байгаа. За тэр Душанбед болсон 3 улсын хилцээр гэдэг их гайхамшигтай болчлоо гэж ярьж байгаа. Энэ бол үнэндээ тийм 3 улсын хилцээр зохион байгуулагчсан биш. Одоо Шанхай хамтын ажиллагааны байгууллагын төрийн тэргүүнүүдийн уулзалт дээр манай улс гишүүн биш байж, ажиглагч байж одоо ерөнхийлөгч маань явж очичоод ингээд нөгөө хэд улсын төрийн тэргүүнтэй уулзсан юм юм болсон шүү дээ, нэг тийм дайвар ажиллагаа. За тэн дээр ч гэсэн одоо Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин бол хэлж байсан төмөр замын асуудал дээр анхаарах хэрэгтэй. Төмөр замын асуудал дээр Монгол Орос улсууд бол ойлголцох ёстой шүү гэж. За ингээд энэ Оросын төмөр замын компани одоо дарга одоо нийтийн хувьцаат нийгэмлэгийн дарга одоо Якунин гэдэг хүн манай ерөнхий сайдд бол одоо энэ бичгийг өгсөн байгаа шүү дээ. Энэ бичгийг өгөхдөө бол нарийн царигтай төмөр зам гэдэг чинь одоо манай хоёр улсын төмөр замын хамтын ажиллагаанд харшилж байгаа юм шүү. Энэ асуудал дээр одоо та бүхэн зөв бодлого баримтлаач гэж одоо ингэж илэрхийлсэн байгаа. За манай Монголын одоо төмөр замчид бол одоо энэ нарийн царигтай төмөр зам гэдэг асуудлыг шинэ одоо эсэргүүцэж байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр Монголын төмөр зам гэдэг чинь одоо нэгэн стандарттай юм байгаа. Тийм байхад одоо ямар юм болж байна вэ? Яагаад биднээс асуулгүйгээр бидний ажлын стандартыг ингээд дур зоргоороо бодлуулад байгаа юм бэ гэж. За Монголын төмөр замын өвлөвчтний эвлэлийн хорооны дарга Эрдэнэ бол улсын их хурл 2010 онд төмөр замын бодлогыг бол баталсан. Энэ тогтоолоор өргөн царгийн төмөр замын асуудлыг улам баталгаажуулсан. Тэгэхэд одоо ингээд энэ бодлогооч одоо зөрчөөд Монголын төмөр замчтаас одоо асуухгүйгээр энэ асуудлыг дампууруулж байна гэдэг энэ юм мэдгдсэн байгаа. За тэгээд энэ Монголын төмөр зам гэдэг маань нарийн царигтай төмөр замыг одоо барихгүй бол ерөөсөө ажил үйлэн дампуурчаад Монголын хөгжил дэвшилд одоо тушаа болчиход байгаа юм биш шүү дээ. Монголын төмөр зам бол одоо маш их одоо бүтээн байгуулалтыг хийж байгаа. За тэгээд энэ Монголын төмөр замын маань одоо ачаал нь бол Монгол улсынхаа бүх тээврийг одоо хийгээ зогсохгүй, зарим одоо потенциал нь ашиглахдаггүй ийм байдалтай байгаа. Үүнийг харахад бол одоо нарийн царигтай төмөр зам гэдгийг барих одоо ямар шаардлагагүй гэдг нь харагдаж байгаамаа. За тэгээд дэлхийд даяар одоо нарийн царигтай төмөр зам байна. Манай ганцаараа өргөн царигтай байгаа гэж яриад байгаа. Тэр нь бол үнэндээ бол тийм биш юм аа. Одоо энэ бидний баримталж байгаа хамгийн өргөн орох одоо хэдэн стандартын нэг болохоос биш. Манайх ганцаараа одоо өргөн царигтай бусдын нарийн царигтай юм биш байгаа. Дэлхийд даяар бол одоо ер нь 20 орчим ийм цариг байгаа шүү. Тэр одоо 20 орчим цариг дотроос манайх одоо Оросын одоо стандарт одоо наримтлалын нэмийг хуршийнхаа стандартыг одоо баримтлсан хэвээр байх уу? Эсвэл хятадын стандартыг одоо баримтлах юм уу гэсэн ийм түүхэн сонголтын өмнө одоо бид хүн яриад байгаа. За ингээд одоо гадаад цугаа